ертөнцийн эзнийг болон Есүсийн тухай сургаалыг бусдад доромжлуулахгүй тулд зарц хүртэл эзнээ аль болохоор хүндлэх нь зөв гэж үзэх хэрэгтэй. Есүст итгэснээс нь болж эзэн буюу захирагчаа хинч доромжилж үл болно. Харин ч дор тушаалтан удирдан ажилуулагч тэр хүн Есүст итгэдэг. ертөнцийн эзний хайрт нөхөр учраас дорд хүн түүний өмнө хүлээсэн үүргээ илүү сайн биелүүлэх ёстой. Чи энэ бүхнийг бусдад сургаж, тэднийг хойноосоо дагуулахыг аль болохоор хичээх хэрэгтэй. Харин зарим хүн огт өөр юм зааж, ертөнцийн эзний үгийг үл дагаж, их эзэн Есүс Христийн маань замаар явах тухай үнэн сургаалыг үл зөвшөөрдөг. Тэд биеэ тоосон мунхаг амьтдажээ. Тэд үнэн хэрэгтэй юу ч ойлгодгүй боловч үгийн утга учир гэх мэт хэрэггүй асуудлаар солиотой хүмүт маргалдаж байдаг. Үүнээс болж хүмүүс бие биедээ атаархан хэрэлдэж, хов ярьж, бусдыг хардаж сэжиглэн хоорондоо байнга мууддаг. Яагад гэвэл тэд хар буруу санаанаасаа болж үнэн сургаалыг хүлээж авдаггүй. Тэд зөвхөн мөнгөний ашиг олохын төлөө ертөнцийн эзний замаар явах хэрэгтэй гэж боддог. Энэ бол үндсээр буруу үзэл мөн. Гэтэл хүн эд хөрөнгөнд үл шунаж, байгаа юмдаа сэтгэл хангалуун байвал ертөнцийн эзний замаар явах нь ёрвсын их ашиг өгнө. Учир нь бид энэ дэлхийд хоосон ирж, энэ хорвоогоос мөн хоосон буцдаг билээ. Иймээс идэх хоол өмсөх хувцастай байгаадаа сэтгэл хангалуун байж сурах ёстой. Гэвч адгийн муурын сүнс баяжих дуртай шуналт хүмүүсийг гэмт зам руу түлхэхэд тэд хавхамд нь орсон мэт болж хэрэгтэй хэрэггүй юмд шунсаар эцэстээ гай зовлонд ордог. Ийхүү эцэст нь мөнхийн зовлонд орж дуусан эргэлт буцалтгүй хохирол амсна. Иймээс ч эд мөнгөний шунлаас болж элдвээ муу хэрэг гардаг. Жишээлбэл зарим хүн баяжихыг ихэд хүсснээс болж Есүсийн замаас гажиж одоо элдвийн зовлонд унаж байна. Тимото, чи бол ертөнцийн эзнээс тусгай үүрэг авсан хүн. Иймээс буруу замд орж үл болно. Миний зорилго бол ямагт үнэнч шударга байж, ертөнцийн эзний үгийг итгэлтэй дагаж, бусдыг хайрлан, зовлонг даван туулж, хизээд төлөв даруй зантай байх явдал юм. Есүст итгэдэг хүний амьдрал уралдааны замаар гүйхтэй адил. Чи ийхүү тэмцэж, ертөнцийн эзний ёрвсын мөнхийн амьдралыг авах хэрэгтэй. Учир нь ертөнцийн эзэн чамайг тэр амьдралд өрсөн бөгөөд би Есүст итгэдэг гэсэн үнэн сайхан үгийг чи бүхний өмнө нэгэнт хэлжээ. Их эзэн Есүс Христ маань өөрийгөө хүн төрлөختөнд харуулж, тэднийг шүүн шийтгэх үеийг хүртэл чи миний үгийг байнга дагаж, хэний ч өмнө буруутан болохгүй гэмгүй ариун амьдрал. Би чамд үүнийг хатуу тушааж байна. Ромын хаант улсын захирагч Понти Пилатын өмнө үннээ хэлэхээс айгаагүй Есүс Христ болон ертөнцийн бүх амьдралыг бүтээсэн их эзэн өөрөө үүнийг батлана. Хожимын нэг өдөр хүн төрлөختний ямар ч хаад засаг төртөө зүйрлэшгүй их эрх чадалтай яруу алдарт захирагч ертөнцийн эзэн өөрийнхөө тогтоосон цагт Есүс Христийг дэлхийн бүх хүнд харуулна. Зөвхөн ертөнцийн эзэн л хязгааргүй мөн хорших чанартай. Энэ нь ёрвсын нүд сохлом хурц гэрэл мэт бөгөөд хинч түүний байдалд ойртон дөхөж чадахгүй. Иймээс ч энэ ертөнцийн тэр эзэн хэнд ч харагдаагүй бөгөөд хизээч харагдахгүй ажээ. Бүх хүн түүнийг хүндлэх болтугай. ертөнцийн эзэн үрд мөнх мандах болтугай. Чи баячуудад дорх үгийг дамжуулсгай. Эд хөрөнгөндөө найдаж бардамнах хэрэггүй. Баян хүний хангалуун байдал нь баттай юм бишээ. Иймээс тэд эд хөрөнгөндөө найдахын оронд бүхнийг элбэг дэлбгээр хайрлагч ертөнцийн эзэнд итгэхэн дээр. ертөнцийн эзэн бидэнд аз жаргал өгөх хүсэлтэй учраас юм бүхнийг өгөөмрөөр хайрладаг. Ер нь бусдад сайн туслаж, өгөөмөр зантай байх нь л тэдний жинхэнэ баялаг болж чадна. Үүгээрээ тэд мөнхийн найдвартай ёрвсын баялагийг хадгалж байна. Хэрв тэд ертөнцийн эзнээс хосгүй сайхан мөнхийн амьдралыг авъя гэвэл үүнээс өөрөөр байх хэрэггүй. Тимото, бусдад үнэн зөв сургаал заах үүргийг ертөнцийн эзэн чамд хүлээлгэв. Чи үүнийг бат хамгаалах хэрэгтэй. ертөнцийн эзний сургаалыг эсэргүүцэгч утга учиргүй бөгөөд зөрчил тэмцэл ихтэй. Маргаантай тэр үзлийг
шинжлэх ухаан гэж хүмүүс нэрлэдэг боловч энэ нь үндэ шинжлэх ухаанч биш ээ. Чи ийм хэрэгт оролцох хэрэггүй. Учир нь зарим хүн үүнийг дэмжснээрээ Есүст итгэх итгэлэн орхив. ертөнцийн эзэн чамд болон нөхдөд чинь хайртай байж үргэлж туслах болтугай.